(2014) оны 10 дугаар сарын 18-ны орой 21 настай Тавны болон түүний найз охин Виктория нар хурдны зам дээр явж байхдаа ширүүн маргалджээ. Гинэтхэн Виктория хутга гаргаж ирэн Тавныг хутгалж эхэлсэн байна. Тавны охин найзынхаа гарт 46 удаа хутгалуулан өгсөн. Аимшигт энэ хэрэг гарах шалтгааны ард хит их атаархал нуугдж байсан юм. Амиа алдсан Тавны Мэри баяр охин 1993 оны 6 дугаар сарын 17-нд Юта мужид төрсөн. Тавны хөвжөлтэй охины хувьд олон найз нөхдийнхөө дунд алдартай. Ихэнх залуу охтын нэгэн адил Тавны амьдралаа онлайнаар хуваалцах, найзуудтайгаа харилцах дуртай. Тэр 17 настайгаас өөрөөсөө бага зэрэг ахмад найзуудтай онлайнаар танилцж эхэлсэн байдаг. Тэдэнтэй нийлж үдшилгүүдээр явж эхэлсэн байдаг ба нэгэн удаа үдшилгийн үеэр охтуудын машинаас марихуан олджээ. Хэдийгээр энэ асуудал Тавнытэй ямар ч холбоогүй байсан ч найзуудынхаа төлөө санаачлаг гаргаж өөрийгөө авчирсан гэж хэргийг даасан байдаг. Тухайн үед Тавны насанд хүрээгүй байсан тул түүнд хатуу шийтгэл ногдуулахгүй бөгөөд ердөө 90 хоног л хорих ял авсан юм. Шорон дахь амьдрал Тавны ганцаардуулж айлгаж байсан. Яг энэ эмзэг мөчтөө хорих газар Викториятай танилцжээ. Виктория буюу Виктория Эшли Мендоза 1992 оны 10 дугаар сарын 2-нд төрсөн. Хэдийгээр тэр Тавныгаас хэдхэн сараар иччихлээ, Тавнытай шорон танилцах үедээ энэ газар анх удаа хоригдож байгаа тохиолдол нь биш байлаа. Викторияг халуун цустай нэгэн гэж хэлж болно, хурц замтай тэр үргэлж бусадтай зөрчилдөж байдаг. Тэр хүссэн зүйлээ авахын тулд чадах бүхнээ хийдэг авиртай. Ял идэлж байхдаа ээж нь хорт хавдраар өвчсөн тул тэрээр өөрийнхөө зовлон зүдгүүрийн талаар Тавныг ярьж эхэлсэн. Улмаар тэд дотносож эхлэв. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр хоёрын харилцаа улам ойртсон. Тавны эрт суллагдахдаа Викториад түүний гарч ирэхийг хүлээж байх болно гэж амласан. Хэдэн сарын дараа Виктория шоронгоос суллагдсан бөгөөд Тавны ч амласан ёсороо түүнтэй уулзсан тэдний шинэ харилцаа эхэлсэн байна. Бусад найзуудын нүдээр бол тэр хоёр төгс найзууд байсан. Тэдний сошиал хаягдах хамтдаа авахсан зургууд нь хөгжилтэй аз жаргалаар дүүрэн харагдана. Гэвч тэдний харилцаа гүнзгэрэх тусам охтын угийн ялгаа үүссэн хагарал томорсоор байлаа. Тавны олон найз нөхөдтэй учир тэр үргэлж олон нийтийн арга хэмжээнд оролцдог. Тавныг бусадтай жаргалтай байхыг хараад Виктория маш их уурлаж бухимдж эхэлсэн. Тэр Тавныг аз жаргалтай байгаасаа гэж хүсч байсан ч тэрхүү аз жаргалыг өөртөө хамт эдэлж бас зөвхөн өөртөө л байгаасаа бас надаас л аз жаргал аваасаа гэж хүсч байв. Виктория эхэндээ атаархлаар дарж чадж байсан ч удалгүй хорт хавдартай ээж нь нас барснаар Виктория улам бүр өөртөө итгэлгүй болсон. Викториягийн уу гашууг намжаахын тулд Тавны түүнийг өөрийн гэрлүүгээ нүүж ирэхийг хүсжээ. Тавныгийн эцэг эх Викторияг өөрийн охин шиг харж хувц сунрыг нь худалдан авч өгөө зогсохгүй ажил олохтон тусалж эргэн сэрэгт нь урамшуулж байлаа. Виктория Тавнытай амьдарч байгаадаа баяртай байгаа ч тэдний өнөөх асуудал шийдэгдээгүй хэвээр. Тавны Викториятай танилцахаас өмнө найз залуутай байсан учраас Викторияг тэдний очсноос хойш олон хөвгүүд түүний эргэн тойронд гарч ирэн хүрээлэх болов. Тиймээс Виктория Тавныг ирчүүдийн өөрт шигдэх вэ гэж санаа зовж байсан. Тэр хизээ нэгэн цагт Тавныг алдчих вэ гэж айж байсан тул үүнийхээ төлөө ямар нэгэн зүйл хийхээр хайж эхлэв. Тавны олон нийтийн сүлжээд маш их алдартай тул түүнд маш олон сэтгэгдэл мессеж ирдэг. Виктория Тавныгийн утас компьютерыг үргэлж сэмхэн шалгаж олон нийтийн сүлжээний хуудасуудад нь бараг амьдардаг байж. Тавны найзынхаа байх ёстой шумыг давсныг мэдээд тэр хоёр анхны ширүү маргаанаа үүсгэв. Викторияг түүний хувийн нууцад хадсан гэж буруутгасан бол Виктория бүрч ууртай байв. Тавныг найз залуутайгаа нууцаар болцдог байсан гэх мэт утгагүй зүйлдер уурлан эцэст нь хоёр найз охин муудаж салцгаалаа. Маргаан болсны дараа Виктория Тавныгийн гэрээс гараад хэд хоног алга болжээ. Энэ өдрүүдэд Виктория Тавныгийн нэгэн эрэгтэй найзтай хамт амьдарч байсан. Тавны үүнийг мэдээд маш их гомдсон байдаг. Хэдэн өдрийн дараа тайвширсан Виктория алдаагаа ухаарч харилцаагаа аврахын тулд Тавныгаас уучлалт гуйсан бичлэгээ цахим ертөнцид нийтэлжээ. Бичлэгт хэлэхдээ
Уучлаарай, би хамгийн сайн найзаа гомдоож түүнээс урвлаа. Чамайг гомдоосонд намайг уучлаарай. Би та бүхэнд хайртай энэ бичлэгийг хараад найз дээрээ эргэж ирээсэй гэж хүсэж байна гэх мэт үгсийг хэлсэн байв. Харин та бүхний бичлэгийг үзээд Викториягийн чин сэтгэлийг хараад түүний сэтгэл маш их хөдөлсөн. Тиймдээч Викторияг уучлж тэр хоёр дахин хамт амьдрах болжээ. Тэдний сошиал хаяг дахин аз жаргалтай зургуудаар дүүрж эхэлсэн ч тэрхүү өдрүүд харагдаж байгаа шигээ удаан үргэлжилсэнгүй. Нэгэн удаа олон хүмүүстэй үдэшлэгт явсан гэж мэдсэний дараа Виктория ухаан алдсан байна. Тауныгийн нүд рүү цохин бүр нэг шүдийг нь унагсан. Тауныгийн ээж гэртээ ирээд хэргийн талаар мэдээд цагдаа дуутахаар шийдсэн боловч Викторияг дахин шоронд орохыг ойлгож байсан Тауны ээжигээ ятхан цагдаад мэдгэлгүй өнгөрөв. Викториягийн түргэн ургарч бас л найзсаа тасралтгүй уучлалт гуйж байлаа. Эцэст нь Тауны хүчирхийлэлд өртсөн ч Викториягийн гуйлтаар Тауны түн дахин нэг боломж олгохоор шийджээ. Гэвч Тауны удаа дараа хүлээцтэй хандсан ч Викторияг огтхон ч өөрчилсөнгүй. 2014 оны 10 дугаар сарын 17-нд Тауны Виктория нар найзуудтайгаа бааранд цагийг өнгөрөөж байлаа. Виктория найзуудаараа хүрээлэгдсэн Тауныг хараад инээмсэглэн байсан ч зүрхийг нь атаархал дахин нөмөрч ялангуяа эрэгтэй найз нь Тауны дойртоход тэр хизээ нэгэн цагт Тауныг өөрийг нь орхино гэж төсөөлж эхлэв. Шөнийн 12 цаг өнгөрөхөд Виктория Тауны тандан гэртээ харах цаг болсон гэж хэлсэн ч баярлаж сэтгэл нь хөрөндөгдсөн байсан Тауны явахгүй гэж хэлв. Харин Виктория олны нүдэн дээр ураа барин түүнийг хүлээх л үлдлээ. Эцэст нь үдэшлэг дуусахад Виктория Тауны хоёр гэрлүүгээ явсан. Тэднийг хурдны зам дээр явж байх үед Виктория Тауны тандан бааранд нэгэн нэртэй сэтгнэж байсан гэж буруутгаж эхлэв. Виктория дахин ямар ч утгагүй зүйлсээр нь түнлүү дарж байсан тул Тауны төвчж чадалгүй машина зогсоон Виктория руу хашгирч эхлэв. Тэр хоёрын маргаан улам ширүүсч гинэд Виктория хяналтаа алдаж өврөөсөө хутга суулан Тауныг хутгалжээ. Юу болсныг сайн ойлгоогүй Виктория нийгэм тайвширч Тауныг ажихад тэр амьсгалахгүй байгаа бололтой. Машиныг хөдөлгөж ойролцоох зогсоол руу ороод нэг найз руугаа залгасан байна. Утсаар тэр ярихдаа тэр өгчглээ би түүнийг алчсан бололтой. Тэр намайг үнэхээр гар зуруллаа. Гэхдээ би үнийг үнэхээр хүсээгүй. Чи намайг ямар их айж байгааг мэдэхгүй байна гэж. Гэхдээ Виктория найзаагаа 46 удаа хулалан хөнөөсөн. Викториягийн найз утсаа тасалсны дараа тэр даруй цагдаа дуудснаар Виктория баривчлагдчихэ. Байцаалтын үеэр Виктория Тауныг хэдхэн удаа удгалсан гэж хэлсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр 46 удаа байсныг гаргаж ирсэн. Анхан шатны шүүх хурал дээр Виктория өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлж, бүр буруугүй гэдгээ нотлохын тулд амиа хорлохыг завдсан. Түүнийг сэтгцийн асуудалтай байсан зэрэг олон асуудал өмгөөлөгчд дэвшүүлсэн ч олон удаагийн гэмт хэргийн бүртгэл болоод хурц ааш зан авирыг нь нотоосон баримтуудын өмнө түүнийг хүн амны хэрэгт буруутаа гэж үзэн 16 жилийн хорих ялыг оноосон. Виктория сүүлийн хэдэн жилийг Ютагийн шоронд өнгөрүүлж байна. Гэвч сүүлийн үед түүний нэр интернетэд байнга гарах болсон. Учир нь Виктория шоронд өөрийн зарим видео хийж TikTok-т байршуулсан байдаг. Түүний аккаунтыг 5-1-ийн гэр бүлийнхэн олж мэдэн шорон болоод холбогдох байгууллагуудад тэр даруй мэдэгдсэн байна. Мөрдөн байцаалтын явцад Виктория шоронд аккаунт нээсэн болох нь тогтоогдов. Тодорхой цагт заагдсан газар гэрийнхэнтэйгээ видео колл хийхийг Ютагийн шоронд зөвшөөрдөг. Чухам үүнийг ашиглан Виктория интернетэд хяналт хийж бичлэг хийн оруулах болсон байдаг. Шууд аппликейшн ашиглах боломжгүй ч найз руугаа видео колл хийхдээ зориуд бичлэг хийж буй мэт яриа өрнүүлэн дараа нь тэрхүү бичлэгийг найз нь өмнөөс нь оруулдаг байсныг тогтоо. 5-1-ийн аав Викториягийн бичлэгийг үзээд маш их уурссан. Тэрээр TikTok платформ болон шоронгийн удирдлагуудаас Викториягийн бичлэгийг нэн дээр устгаж аккаунтыг нь устгах ажил хийхийг шаардсан. Аав нь хэлэхдээ тэр видео дуудлагаар хүссэн нэгэнтэй харьцаж байгаа бол би нас орсон охин лугаа видео колл хийж чадахгүй байгаа зэрэгээр ярьж байлаа. Ингээд TikTok дээр түүний аккаунт болоод дахин оруулсан бүх бичлэгийг устгасан байдаг. Виктория хэдий ижил хүүснээ сонирхдог гэх яриа гарч 5-ны хайртай байсан гэх яриа байдаг ч тэр өмчлөх зам болоод олны дунд байхдаа найзтай атаархах, хардах сэтгэлээсээ болж сайн найзынхаа аминд өрсөн. Хайртай байсан ч бүдүүлэг өвөөгүй хормын дотор аимшигтай харгислагч болон хувирсан. Атаархах, хардах, өмчлөх сэтэл нь хүний байгалийн өгөгдсөн занч гэсэн өнөөдрийн ярьсан Викториягийн хувьд түүнийг сэтгцэн эмэгтэй гэж дүгнэ. Зөвхөн 90 хосодч бас найзуудын дунд ийм токсик харилцаа их бага хэмжээгээр оршсоор байгаач.
Викториад 2030 онд суллагдах нөхцөл нь үүсэх ба тэр энэ үедээ 37 настай байх ажээ.